За сайн бацгаана уу залуусаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид бүхэн multi time frame analysis буюу олон цагийн хамаарлалын талаар үзнэ. Тэгэхээр энэ магадгүй миний одоо орж байгаа хичээлүүдийн хамгийн чухал хичээлүүдийн нэг бол яалтчгүй мөн. Тэгэхээр та бүхэн бол энэ multi time frame analysis-ийг бол ойлгочих юм бол бусад арилжаачдаас бол хавь илүү түвшинд очино, элит түвшинд бол очно гэдгийг бол би амлаж чадна. Тэгэхээр multi time frame analysis-ийг бол ашигласнаар бол бид бүхэн ерөнхийдөө өндөр risk to reward ratio-тэй арилжах боломж бас нэгдэж өгнө гэсэн үг. Тэгэхээр multi time frame analysis-ийн хүрээнд бол бид бүхэн гурван одоо нийт ерөнхийдөө бол нэг гурван time frame буюу одоо цагийг бол бид нар арилжааныхаа стратегид бол ашигладаг. Тэгэхээр бол энэ бол 4 цаг 15 минут 1 минут. Тэгэхээр 4 цаг нь бол том цаг гэж бидний хувьд явна. Харин 15 минут нь бол дунд цаг, 1 минут нь бол жижиг цаг гэж яг оролдоо хийх ерөнхийдөө цаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ гурыг гурвууланг нь хослуулж ашигласнаар бол бид бүхэн бол өндөр магадлалтай дээрэс нь давхар өндөр risk to reward ratio-тэй арилжаа хийх боломж олдно гэсэн. Тэгэхээр 4 цаг бол бид бүхэн бол яг зах зээлийн хаашаа ерөнхийдөө одоо хандлагатай хаашаа чиглэлтэй болохыг бол бид 4 цагаар тогтооно. Тэгэхээр 4 цагийн market structure доошо сэтэрсэн байх юм бол бид бүхэн юу гэж бодох вэ гэхээр за ер нь бол ханш бол ирээдүй одоо дараа хэдэн өдөр бол ханш бол унах юм байна гэсэн таамаглал бол гаргана. Тэгэхээр бол бид бүхэнд бол ийм ерөөхдөө мэдээг бол өгч чинь гэсэн үг 4 цаг бол 15 минут бол биднэрт бол дунд цаг гэж явна. Дунд цагаар бол бид бүхэн ер нь бол тухайн өдрийн ярилцаа хийдэг штэ бид нар. Тэгэхээр өдрийн day trade хийхэд бол 15 минут бол их чухал үүрэг рол бол үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 15 минут бол биднэрт яг өдрийн ярилцаа хийхэд бол яг тэр order flow 15 минутын structure-ыг бол ашиглаж бид нар за одоо дараачийн одоо хэдэн цаг бол ийм хөдөлгөөн хийх юм байна гэсэн таамаглалын хүрээ бол орж аваад тэгээд 1 минут дээр бол бид нар арилжаандаа яг орно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол би харуулсан байна. Тэгэхээр энэ гурыг гурвуулангийн хослуулж ашиглахыг бол олон цагийн хамаарлал гэдэг байгаа. Тэгэхээр олон цагийн хамаарлыг бид нар ашиглаад сурчих юм бол өндөр risk reward-тай мөн одоо 4 цагийг бас ашиглаж одоо трендing чиглэлээ одоо bias гэж ярьдаг одоо чиглэлээ олсноор бол одоо ерөнхийдөө 4 цаг бидний одоо том цаг маань бол бидний талд байна. Мөн 15 минут маань бидний талд, мөн 1 минут маань бол бидний одоо арилжааны талд байснаар бол өндөр risk to reward ratio-тай арилжах боломжийг бол биднэрт олгож байгаамаа. За тэгэхээр 4 цаг дээр бол бид бүхэн энд бол харах юм бол change of character явагдсан байна те. Change of character явагдсан байна. Энд бол дээдлийн high-ыг аваад тэгээд low-ыг бол ивдсэн байна. Энд бол change of character явагдсан байна. За change of character явагдсан. За change of character явагдсан те. За change of character явагдангууд 4 цаг дээр change of character явагдангууд бидэрт бол market structure бол доошо шилжсэн те. За тэгээд 4 цагийн одоо энэ range руу ингээд ханш бол 4 цагийн одоо market structure доошо шилжчихэд down trend руу шилжихэд бол бид нар 15 минут руу шилжүүлнэ. 15 минут дээр шилжүүлээд харахад бол 4 цагийн range дотор орж ирж гисэн 4 цагийн одоо жишээ нь POI буюу сонирхлын цэг болох order block төр жишээ нь хурж ирээд тэгээд order block төр хурж ирээд эренгүүтээ order block-оос reaction аваад mitigate хийгээд тэгээд 15 минут тэр change of character явуулаа гэж бодъё.
За 15 минут дээр change of character явагдчихлаа. Тэгэхээр дараагийн хэдэн цаг бол уналт орж ирэх магадaltaй, дараагийн хэдэн минут уналт орж ирэх магадaltaй гэсэн одоо таамгийг бол бид нар төвшүүлээд ерөнхийдөө оролт хийх тал руугаа шилжинэ. Тэгэхээр оролтоо бид нар бол 1 минут дээр харж хийдэг. Тэгэхээр 1 минут дээр оролт хийхэд бол бид 1 минут руугаа шилжүүлэхэд энэ дээр бол нэг улаанаар бол 1 минутыг тайлбарлсан байна. 15 минутын range буюу одоо order flow дээр хурж ирэхэд бид нар 1 минут руу шилжүүлээд 1 минут дээр хэрвээ 15 минутын POI дээр хүрээд буюу одоо сонирхлын цэг order block дээр хурж ирээд change of character явагдахад бол бид нар change of character явагдахад 1 минутын POI буюу сонирхлын цэг дээрээс бид нар арилжаанд ороод хамгийн ойрхон target болох одоо нэгсэндээ энд бол 4 цагийн change of character явагдчихсан учраас энэ law маань бол weak буюу одоо сул law, эвдэгдэх магадлал өндөр law гэж болов үзнэ. Тэгэхээр энэ дээр бол хүрэх магадaltaй. Тэрнээс өмнө бол 15 минутын энэ law-ыг бол бид нар ерөнхийдөө одоо онилж одоо таргетаа болгонд тэгээд энэ дээрээс бол ашигынхаа ихэнх хувийг авчихад тэгээд энэ хүртэл бол арилжаагаа явуулж болох боломжтой гэсэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө олон цагийн хамаарлыг бол ашигласнаар энэ 3 цагийг бол ашигласнаар бид бүхэн өндөр риск төрөө ward ratio-тэй арилжаа хийх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бол энэ 3 одоо цагийг бол гурвангийн ашиглаж иж одоо нэгсэндээ өндөр магадлалтай мөн өндөр риск төрөө ward ratio-тэй арилжаанд орох боломжтой болох нэ гэсэн үг. За тэгээд дараагийн одоо бичлэгээр би та бүхэнд ерөнхийдөө яг real data-н дээр суурилж одоо харуулах болно. Тэгэхээр дараагийн хичээл рүү шууд шилжээд орчих. За тэгэхээр дараагийн хичээл рүү энэний дараа дараагийн хичээл орох учраас тэр хүртэл түр баяртай залуусаа.